Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. Би ер нь чанга ярих гэдэг хүн бохгүй юу? Тэгээд миктэй босон учраас хашгираад ивэл хэцүү сонсогддог байх гэж бодоод жоохон чимээгүй ярьж байгаа. Аялаад байгаа даа биш шүү. Миктэй болсон. Би Тэмүүгээс 18 бараа захиалсан. Тэгээд нийтдээ ийм үнийн дүн болсон. Ингээ та бүхэндээ Тэмүүгээс худалдаж авсан бараануудаа танилцуулаад хамтдаа оноо өгцгөөе. Би ер нь ойртой их мөнгөлөг өнгөнд дурлаад байгаа л та. Эрэнд маань яг тохирсон кейсэнд би 10-аас 10 оноо өгнө үү? Надад үнэхээр таалагдсан. Тэр гоё ирсэн. Энийг 12 ширхэгт захиалсан. Энд жижиг сажиг юмнуудаа хийх гээд. За энд би 10-аас бас 10 оноо өгнө үү? Айгуу чанар сайтай ирсэн. Тэгээ дээрэс нь таг нь бас маш сайн хаагдаж байсан. Ер нь надад маш их таалагдсан. Энэ ястай хөөрхөн төвхтэй. Яа тэгэхээр би нөгөө уураг хэрглэж байгаа байхгүй юу? Тэгсэн нөгөө уургийн маань халбар нь алга болоод тэгээд би нөгөө халбар алга болсондоо бантаад шууд хараад халбаг захиалцсан. Грамын халбаг л гэсэн үг л дээ. Энэ бас хөөрхөн ирсэн. Чанартай байсан. Тэгээд энэ бараг 5 ширхэгтэй байна. 10-аас 7 оноо ч юм уу тий. Эмэгтэйчүүдийн хөхний толгойг хааж хэргэлдэг зүйл. Яа тэгэхээр би ерөнхийдөө нөгөө мөргөө юм их өмсөх дуртай. Тэгээ дээрэс нь ер нь ихэнхдээ хөхний даруулгагүй байдаг байхгүй юу? Тийм учраас та нар мэднэ. Тэгээ би одоогоор өөрөө хэргэлж үзээгүй байгаа. Гэтэ хэргэлж үзээгүй ч гэсэн харахад ер нь дайрч үзгээд надад хийж сайтай санагдсан учраас 10-аас 8. Соронзтой уц тогтоогч. Энэ маш сайн алддаг юм элэ. Тэгээ уцаа тогтоож би үзсэн. Бас уц маань ч гэсэн сайн тогтож исэн. Энэ тогтоогч маань ч гэсэн сайн тогтож исэн учраас би энэнд 10-аас 10 оноо өгнө. Маш хэрэгтэй санагдсан. Би мэдээж цагаан өнгөнд маш их дуртай учраас цагаан өнгөө захиалсан. Би яг багштай хамт суужгаад биш ямар бүс захиалах уу гэдгийгсэн чинь энийг захиалчих энэ гоё ирэх баха гэд. Тэгээд бит хоёр захиалсан байгаа. Энэ уруу хамгаалах бүсгүй учраас энийг авсан. Фитнес дээрээ хэрглэж үзээгүй байгаа учраас саяны бүсэнд би 19-ийг өгч. Ер нь материал нь аюу гоё санагдсан. Тэгээд хальт зөөж үзэхэд нуруу аюу сайн дэмэж байгаа юм шиг санагдсан. Уурга хийж явдагсаа нэг удаагийн уултаа хийгээ явчихна гэсэн үг л дээ. Тэгээд энэний гол онцлог нь болохоор дээгүүрээ жонгоно, доогуура томоор жонгоно гэсэн үг. Тэгээд энэс би хоёрыг захиалсан. Ингээд цүнхэндээ өлгчдөг. Энэ ер нь аюу хэрэгтэй санагдсан учраас захиалсан. Тэгээд бас материал нь ч гэсэн аюу хийц сайтай ирсэн. Аюу хийц сайтай ирсэн. Тийм учраас би энд 10-аас 10 оноо өгнө. Чулуу эмийг захиалсан. Ерөнхийдөө таалагдсан л та. Ийм чулуу шиг харагдаж байгаа боловч чулуу биш байсан. Яг хоо энийг би өдөр тутамдаа хэзээ ч хэрглэхгүй байх. Яг хаяа сэтгэл хөдлөлөд хэрглэж болох юм. Зураг авалт ч юм уу. Ямар нэг юм дээр хэрэг болж магадгүй байх. Тийм учраас энд 10-аас 5 оноо өглөө. Энэ фитнесийн бэлэн. Миний бэлээ жоохон хуучрагдсан. Тэгэхээр нь харж байгаад юм цэвэрхэн харагдахаар ер нь юм илүүдтэй өнгөө бэлээ гэж бодоод захиалсан. Тэгтээ маш нэмгэн байсан. Гарны бугуун хэсгийг одоо сайн барихгүй байсан гэх юм уу? Миний гарын талаа ерөөсөө тохирохгүйсэн. Тийм учраас би энд 10-аас 6 оноо өглөө. Мэдээж эмэгтэй хүн бүрт сарын тэмдэг ирж байгаа. Тэгээ сарын тэмдгийн өвдөлт бас хэцүү байдаг. Жин тавиул их гоё байдаг байхгүй юу? Энэ болохоор 60 градус хүртэл халддаг юм элэ. 4 чичиргээний төрөлтэй юм байна лээ. Тэгээд би нэг өчигдрөөс хэрглэж үзсэн. Маш таатай, маш тухтай. Ер нь аюу гоё мэдрэмж төрүүлсэн учраас энд
10-аас 10 хоног нөө бүжгийн гутал захиалсан. Гутланд бол би 10-аас бараг 100 хоног өгнө. Энийг өмсөд үзсэн чинь маш тухтай байсан. Тэгээд дээрэс нь чанар нь ч гэсэн дажгүй ирсэн юм шиг санагдсан. Үнэхээр гоё байсан. Үнэхээр тухтай байсан. Тийм учраас 10-аас 100 хоног өгнө. Power bank. Саранцтай. Чадал нь 10,000. Энэ надад маш их таалагдсан. Миний бодсноос жоохон бүдүүн ирсэн байхгүй юу? Би нэг жоохон нарийнхан ирэх байх гэж бодсон. Тэгээд миний power bank болохоор ийм байхгүй юу? Ийм том нараар цэнийг тэгтдэг ийм том power bank байхгүй юу? Тэгээд маш хүнд, тэгээд дээрэс нь авч явах жоохон хэцүү гэдгийг. Тэгээд энэ болохоор арай хөнгөн амар санагдаад би захиалсан. Гэтэ надад ер нь их таалагдсан. Тийм учраас би 10-аас 10 хоног өдөр болгон өглөө болгон фитнес явдаг учраас фитнесээс гарч ирээд гэрлүүгээ харихгүйгээр цаашаа өргөжлүүлээд ажилдаа байгаа тохиолдолд одоо эмэгтэй хүмүүсээ янзлаад нүрээ будаад явах шаардлага гардаг штеп. Жимээсээ гарч ирчээ төсөө яаж янзлах арга учир ерөөсөө олохгүй байж бодож удаж жагаад ер нь ийм сэнгэлдэг, тэгээд авч явдаг, авсаархан ийм өсний эндүү гэж байдаг юм болов гэж одоо тайж удсан. Тэгсэн чинь байсан. Тэгээд 210 градус хүртэл халдгийм юм лээ. Тэгээд би өчтөр энийг туршиж үзсэн. Хөнгөн оролтонд бол айгүй гоё байсан. Тэгээд эндүүдэлтэнд ч гэсэн сайн эндүү авдаг юм лээ. Бас маш урдан халддаг юм лээ. Тэгээд ингээд эндээ ингээд цэнгэлчин гэсэн үг. Тэгээд аваа юу. Энэ надад маш амар санагдсан учраас энэ бараг 10-аас 10,000 оноо өгмөр байна. Үнэхээр маш хэрэгтэй зүйл авсан гэж бодож байгаа би энэ дээр. За дараагийнх нь юу вэ гэхээр би фитнесийн хослол захиалж үзсэн. Ер нь хувцас захиалахаас жоохон айгаад ирсэн л та. Тэгээд материал нь ямар ирэх бол, тэгээд ер нь хийц нь ямар ирэх бол, за ер нь хувцас тийм байх та гэж би бодож ирсэн. Энэ бүр маш гоё материалтай ирсэн. Тэгээ энэ 4 ширхэг хослол. Энэ болохоор шорт нь мак байна. Бас дахиад мак, өмөд. Энэ бүр материал нь маш гоё ирсэн. Гоё материалтай ирсэн. Тэгээ би энд бас 10-аас бүр 100 хоног өгнө. Үнэхээр надад таалагдсан. Юм учраас 10-аас 100. Би маш олон юм цүнхэндээ хийж авч явдаг учраас одоо зүгээр өөрөвч үрээд явхаар бас эмэгтэй хүн чинь малаж өмсөд гоё болж гармаар идэг штеп гэрээсээ. Тэнгүүд нөгөө өөрөвч маань палажтай зохицохгүй ч юм уу те, нэг тиймэрхүү сонин асуудлууд гардаг учраас би энэ том хэмжээтэй гоё завгарлаа цүнх ямар цүнх хийж болох уу гэж аюух бодсон байхгүй. Тэгж чаад хайж иж жагаад энийг олсон. Энийг би ид шидийн цүнх гэж нэрлэж байгаа. Яа тэгэхээр би өчигдөр энэ захиалсан бүх бараагаа энэ дотор багтаагаа л унтчихсан гэж боддоо. Тэгээд энэ ингээд хажуу талдаа 2 тасалгаатай, нөгөө талдаа 2 тасалгаатай. Тэгээ урдаа бас 1 тасалгаатай, дотроо 1 тасалгаатай. Дотор талынхаа тасалгаан дотор дахиад 1 тасалгаатай. Тэгээд маш олон юм багтахаар байсан. Тэгээ миний хэрэглээг амар амарчилж өгөх цүнхтэй басна маш их баярлж байгаа. Ноутбук хүртэл миний цүнхэнд багтахгүй айгүй хэцүү төгөхгүй би цүнхний хажуугаар ноутбукныхаа цүнхийг барьж явна. Өдрийн 3 хоолныхоо цүнхтэй ингээд бараг ингээд өдөр болгон гэрээсээ нүүх чам юм шиг гарч явдаг учраас миний хэрэглээг маш хөнгөвчлж өгөх юм болов гэж бодоод энийг захиалсан. Тэгээ маргаашнаас хэрэглээд үр шимийн хүртээд амар гоё жаргалтай явах бах. Тэгээ маш хөнгөн байсан. Би энэ захиалсан бүх бараагаа үүрээд өчигдөр ингээ гэрээр тэрчгтэй бараг 10 минут талхсан бахан авд гайхуулаад. Тэгсэн чинь бүр амар хөнгөн байсан. Миний ерөөсөө мөр өвдөөгүй. Тийм учраас
би энд 10-аас 100 амар гоёс. Тэр одоо миний энэ бичиж байгаа мик байна. Микийг би бүр бодож захиалсан. Энэ аюу хямдхан байсан л та. Гэтэ өчтөр би микээ нөгөө шалгаж үзсэн чинь надад аюу таалагдсан. Хэрэглээнд ч гэсэн ер нь аюу хялбар байсан. Им хөөрхөн савтай. Энэ сав нь болохоор батарейтай. Тэгээ микээ цэнэглээ явчихдаг. Өдөр тутмын хэрэглээнүүдэд аюу дайггүй санагдсан. Тэгээ би бас одоо нөгөө чекэлж үзэж байгаа учраас бичлэгээ дэдлэхдээ дууны чанар нь ер нь ямар шуухан байна. Дахиад мик авах шаардлага нь уу? Энтэйгээ бас жоохон хэсэг хугацаанд явж болохоор байна уу гэдгийг харъя гэж бодож байгаа. За мэдээж давхар гэрэл захиалсан байгаа. Утасны маань ард гэрэл маань байна. Одсноос маш чанартай ирсэн. Тэгээ надад маш их таалагдсан. Тийм учраас энэ зургийг оруулчих. Энэ гэрлэнд би 10-аас 100 нэр хөөрхөн мэс. Тэгээд мэдээж хамгийн амар зүйл нь одоо ингээд гадуур ч юм уу явж байхад бичлэг хийхээр болох юм бол ингээд power bank-нда гэрлээ USB-гээр залгаал асч. Энэ нь бас надад бас аюу гой санагдсан. Ер нь за нийтдээ дүгнээд хэлэхэд Тэмүүд зориулж Тэмүүд оноо үгүй гэх юм бол би Тэмүүд нийтдээ 10-аас 8 оноо өгнө. Яа тэгэхээр би ямар нэгэн карго очих шаардлагагүйгээр миний бараа шууд гэрийн хаалгаар л ороод ирнэ. Тэгээ дээрэс нь өөрөө сайн ухаж үзээд чанарыг ингээд харж үзээд судалгаа сайн хийж агаад бараагаа захиалах юм бол маш чанартай бараанууд ирсэн юм шиг санагдсан. Тэгээ дээрэс нь би бас өмнө нь нэг жижиг сажиг зүйлсүүд захиалахад бас тэд нар бүгд аюу чанартай ирсэн. Бас дээрэс нь миний банкны картнаас одоогоор ерөөсөө ямар ч зөвшөөрлгүйгээр гүйлгээ гараагүй. Тийм учраас энэ нь надад маш их таалагдж байгаа. Дараагийн бичлэгүүд дээр бас ер нь ойрдоо Тэмүүд дондцсан байгаа учраас бас дахиад захиалга хийгээд тэрийгээ бас танилцуулсан бичлэг оруулж магадгүй юм. Тэгээ өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк дараад комент хийгээд урам хайрлаарай. За мөн шеэр хийж бас болно. Тэгээд дараагийн бичлэгүүдтэй удахгүй уулзцгаая. Аль болох идэвхтэй байхыг хичээж байгаа. Тийм учраас та бүхэн маань гэсэн надад урам зориг өгөөрэй гэж би хүсэж байна. Тэгээ өнөөдөр жоохон чимээгүй ингэж ярих чинь жоохон хэцүү байдаг юм байна. Би нөгөө үгийн төрөлхийн чанга ярьдаг хүн учраас ингэж ярьчих гад. Чимээгүй ярихаар угаасаа цаанаасаа жоохон эмхтэй үний юм ялдан байдал дотроос минь төрөөд байна. Өнөөдрийн бичлэгтээ минь хамт байсан баярлалаа. Дараагийн бичлэгүүдтэй минь хамт байгаарай. Баяртай.